Уна, или нас тут хоёрчуд өгсөн байгаа тийм ээ. Нэгдүгээр нь юу гэдэг өгчтэй? За, юу яасан шүү дээ. Интернетээс спортын мэдээлэл тийм ээ. Мэдээлэл авчгаа мэдээлэл хэлчихээрэй гэсэн юм. Өшөө нэг асуудал болохоор бага цаа нэр өгөө багийн хэмжээ хийгээд бага хойдод дээрээс чинь дааж өгсөн тийм ээ. За тэр бага ямар нэр өгөө ямар утгатай багштай тайлбарч юм байна уу? За нэг үг намаа. За яагаад түнүү биш нэр өгсөн бэ? Жишээлбэл энэ танай хүн ямар нэр өгсөн? Хүмүүс өшөө. Сайн болохоор төөрөг өшөө. Сайн би. Яагаад энэ нэрийг сонгосон нааж удаа? Чи найгын дараа сонгосон нэрээр багштай гэж тайлбарлаж өгчихлөө. Манай ингээд сонгосон байгаа. Энэ багшийн газар дээр ажиллажсэн юм байна. Нэг түүний хичээлтэй хатсан байдлаа. Өгсөн тийм. Намайг сайн байгаад хэлжээ. За одоо ингэ хэлмээр яа. Шийдвэрлэл намайг яа хүнгүй болохгүй сайд хэлэхгүй. Маш товчхон байна. Өмнө нь манай ахын хүмүүс байдаг. Өмнө нь Сиамбиг өмнө болохоор манай би өмнөх 2 дугаар зуунаас 4 дугаар зуун шиг хийж байсан. Таншиг бай гэх хаан байсан. За сосаа гарч. Сиамбиг дараа нэр нэр Нэрөө хостад гэж жижиг бодлогоч стандарт хэрэг хийж үзсэн. Бодлогоч чанараар гэж жаргал хийж Бусдад болон зэрэг зүйлээ эцэглэх хэмжээний гэж 1206 он их мөнгө байсан. Баярлалаа. За одоо ингэ нөгөө багшаа даах. Ямар зүйл ямар мэдээ бас багш. За яг багш. За намаа. За манай бодлогын хэлбэр хэлсэн процесс хийх төрөөр Айн бананууд хаймаа нарийн нэр носоо. Айн банан гинтэй байна. Хараараа гарна. За сонгуулийн хэмжээнд одоо ангиастай болж байгаа. Тэгээд ном аягийн зохион байгуулалт. За тийм ээ энэ бас яг өөрөө бүгд үгээр яасан. Тийм заасан дараач. За болохоор нөгөө нэг дис хийгдэн зөвшөөрөлтөөр болон ингэж судалгаанаас хийсэн. Тэгээд энэ сургуулийн 2016 оны төсөвлөлт дараач. интернетээс сургуулийн мэдээлэл үзэж ирсэн байх тийм ээ. Наамчныг асуусан. Хай заяа. Мэдээж олонний тест орцож байгаа тийм ээ. Сургуулийн онцгойн бүтэц хамтдаг мөн үү? Эсвэл магадгүй англи хэлцүүлэх юм орцож байсан байх тийм ээ. Тэгвэл тайлбар бодлоо ямар нэгэн хэлцүүлэх хийсэн дараа хэлчихсэн юм. Оо тийм үү. хийчихсэн хөтлөж байгаа. Хөтлөж байгаа тийм ээ. За тэгвэл өнөөдөр бидний хичээлүүд ерөнхийдөө ямар үстэй хичээл вэ гэж сургуулийн тэмдэглэл бүгд үүнийг яг.
хурлын тэмдэг үүснээр ямар шаардлага вэ гэдэг өнөөдрийн хичээлээр бидээс үзнэ. За ингээд хичээлийн сэдвээр тааж явуулдаг. Юу гэж вэ? За хурлын тэмдэглэлд бичих 50 дахь шаардлагыг таних өнөөдрийн хичээлийн сэдвийг гарч ирж байна. За тэгээд яаж хурлын тэмдэглэлийг бичих 50 дахь шаардлагыг таних. За нааш анхаарч үзье. За өнөөдрийн хичээлийн үндсэн чадвар. Албан бичгийн найруулгын төрлийн онцлог таних найруулга бичих. Одоо хурлын тэмдэглэж албан бичгийн найруулгад ороод чи мэдчихэж байгаа тийм үү? Үзэж байгаа. За дараах чадвар. Асуулт дэвшүүлэх зохион байгуулах үзэл бодлоо илэрхийлэх. Бид нар энэ хичээлийн үйлсийн дараа ийм чадвар өөртөө явуулна. Эзэмшин хөгжүүд ийм чадвар хөгжүүд гэсэн. За дараач. За ерөнхий үр дүн. Ерөнхий бидний хичээл энэ хичээл үзсэн үр дүн хурлын тэмдэглэл үзэл сураад энэ хичээлээр яасан сурах. За дараагийнх нь за өнөөдөр бидний ерөөсөө энэ хичээлийн 40 минутын хичээлийн зарлаа. Хурлын тэмдэглэл бичих арга зүй суралцах тэмдэглэл ойлгомжтой. Ямар арга зүйгээр хурлын тэмдэглэл бичих юм бэ? За дараачих нь. За өнөөдрийн зорилт. За өнөөдрийн хичээлийн ангийн тулгуурлын асуудлыг хэлэлцэх ангийн хурал зохион байгуулах. Хурлын тэмдэглэлийн бүтэц 50 дахь шаардлага ач холбогдол таних. Хурлын тэмдэглэл бичих арга зүй суралцсан засал сайжруулах. Ийм өнөөдрийн хичээлийн бидний зорилт байна. За самбар багш нь өнөөдрийн хичээлийн үйл ажиллагааны төлөвлөлт бичнэ. Үйл ажиллагааны төлөвлөлтөө хичээл дэвтэр дээрээ товчгоо яваа. За өнөөдрийн хичээлийн үйл ажиллагааны төлөвлөлт. хичээлээ үлээж. За нэг угаасаа хичээлээр хийдэг энийг хийдэг учраас сайн шууд доогш нь бичиж авчих. За энэ л байна. Яа. самбар жоохон асуудалтай санагдана байна. Зарим юм гахгүй. Зарим гахгүй шүү багшаасаа асуух болох байна. За ангийн хурал хийх гэж энд нэг юм үйл ажиллагаа байна. Энэ ангийн хурал хүмүүстэй загвар хурал шүү мэд үү? Яг юу багш нь ийм хүн байдлаар загвар хурал хийн тэрнээс нэг 5-10 минут хурал хийж өнгөдөө байхгүй шүү гэж байгаа. Энэ бол загвар хурал. Багш нь энэ загвар гэж бичсэн шүү заяа. За ингэ биччихье. За дөрөв. За ангийн хурдын хэмжээтэй. За 5 засан сайжруулах. За засан сайжруулах. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийн ерөөсөө үйл ажиллагааны төлөв 5 6-ад нь болохоор ажлын хуудас гэдэг энэ багш нь доон тавьж харагдаж байна уу? За багш нь ажлын хуудасыг хоёр юм тавьчих. За ингээд за хамгийн ихтэй хилцүүлэг хийхдээ тэмдэглэл хөдөлдөг гэсэн. Үнэ үү? Хаана хөдөлдөг гэсэн. Ерөөсөө зүйлээ хөдөлтөө ямар нэг хилцүүлэг хийжсэн ангийн хурлууд яг өгөхтэй. Хийжсэн. За дараагийн асуулт юу вэ? Зөвхөн асуултыг бичих. Тайлбарлах төгрөг бичээ. За багш нэг асуулт асууя. За та яг ангийн хурл хийжсэн үү? Хийжсэн тийм ээ. За хийжсэн. Туршлага байна тийм ээ. Гэхдээ тэмдэглэл хөтлөж байгаа тийм ээ. Яг хурлын тэмдэглэл хөтлөх шаардлагатай юм уу? Яг хийж хийсэн байж та. Бол хийсэн тэмдэглэл хөтлөх нь өсвөлтөнд тийм баримт болж байна.
Зүйтэй яагаад чи баримтыг чиглэв? Юунаас сургаж гэж байна? Урлагийн тэмдэглэл нь өөрөө албан бичгийн. Зүйтэй. Урлагийн тэмдгүүд албан бичиг баримт нь. Мөн бид нар өөрчлөж үзсэн тодорхой үзсэн албан зэвсэг үзсэн тийм ээ. Тэгвэл яг тэр албан бичгийн их маань албан бичиг баримт бичиг болдог архив төлөвлөдөг учраас өөрөөр яаж болох вэ? Урлагийн тэмдэглэлийг заавал бичих явуулдаг. Хурд хийсэн үгээр нотлох баримт чинь хэрэг шүү дээ. Одоо ангийн дараа давж байгаа хүмүүс чинь бид нар ангийн хурд хийсэн гэж хэлдэг. За тэмдэгтэй айлбарыг баг болын хааны өмнө шүү тийм үү? Тэгвэл бидний өнөөдрийн хичээл ерөөсөө зургийн тэмдэг яг бичиж сурах. За одоо өдөр багш ийм байна. Хаяа ингэж ийм. За нөгөө өнөөдрийн хичээл. За өнөөдөр бид нар хичээлээр ийм арга хэлж үү. За бод хамтрах хуваалц. За эхлээд нэг нэгээр бодно. Хоёр ярилцсан. 6-6-аар саналаа хуваалцсан. Анги нийтээрээ хилэлцэн. Би өөрөө цэгцэлж өгөх гэсэн саналыг олцсон. Ийм эхний одоо ажлын уудас нэгүүд ийм ажилтдаг байсан байна. За тэр хараа өгдөг нэг ангийнхан нэг бүх гарч багийнхаа нэг төв бичсэн хийж байгаа. За нэг нь гараад тэгээ багийнхаа нэрийг бичиж байгаа. За тэр багшны хараа ширээтэй багш ингээд юу гэсэн байгаа. Наадур тест. За ширээтэй багш 3 өдрийн цаас тавьчихсан харж байна. Харжээ. За тийм чинь манай 48 дугаар сургуулийн захидлын тушаал тавьсан байна харж байна. Харжээ. За энэ нэг хуудас тавьсан харж байна уу гэдэг. Харжээ. Энэ маань юу вэ? Энэ болохоор үнхээр хуудас. Багшаа сайн гэж хэлэх тус. Тийм ээ. Сайн байд болцээ дараа болоо görgөж багш. Стар төсөөлөө өгдөг шүү тийм ээ. Сайн байд болж гэж хэлэх тусам энэ бол яг бол шүлгийн хэсэг Монголч өгсөн. Энэ шүлгийн өрөөдийг дараагуулаад үнэлгээний цаасны нор харж байна. Үнэлгээний цаасан дээр ихний хөнгөө наагаад, дараагийн хөнгөө наагаад, гурав хөнгөө наагаад хичээлийн чи энэ үнэлгээгээр наа. Яагаад гэвэл хин хичнээн олон шүлгийн мөрийг наасан бол тэр яасан юм гэсэн үг. Одоо үнэлгээ яасан байна. Асар тэр багаараа оролцсон гэсэн утгаар энэ хэлхийг хийж байна гэсэн. За дараагийн ажлын уудас 1-2 гэж харж байна. Багшаа ажлын нэг уудсыг ажиллах нэрийг ажил 2 гэж ажиллана. За замаараа ажиллах болно шүү тийм ээ. За яг сайн захирлын тушаал харж байгаа манай сургууль тийм ээ. За тэгвэл за хурдын тэмдэг хурдын хэдүүлийн асуудал ярилцсан юм энэ дээр нэг хитэ ганц зүйл харах. За бүгдээ гэж. За энэ юу вэ? За хэдэн үеиг вэ? За жоо харахгүй байна тийм. За 13 дахь зууны үеиг буюу Чингис хааны үеийг юу байна? За төлөвлөлтөө одоо яг яаж байх вэ? Яаж болох вэ? Яаж дэснийг яах вэ? Мөн үү? За дараачих нь. За энэ хаа. За энэ хаа цайтай хүмүүсээ байна. За энэ хин бэс. Манай дампан сургуулийн багш нар аваад харж байна. За эхнийг нь болохоор ажилдаа төлөвлөлтөд яриа сууж харж байна. Дараач нь манай хүүхдүүд суудсан уран сууж дараач нь энэ яг манай шеф байгуулалтаа очсон тэр зураг хурлын зураг байх нь шүү дээ тийм ээ Монгол хэлсэн. Дараач нь тэр тэгэхээр хурал гэдэг маань үгүй жижигхэн англи хурдаас сүлээ том хурал дараалал байгаа үсэл хурал яг явах нь хараад тэр мэлж байгаа учраас. За дараач нь. За энэ дээр тэр юу вэ? За тэр бол яасан вэ? Бүр их хуралдаан биш. За дараач нь тэр бол яасан гэвэл монголчуудын хуралтай хүмүүст чигсэн. Та нууц хүчээр санаж байна. Хуралдаа игээд билгүүтээ хурлын нууцыг зарласан учраас дахиж хурд суух болцоо болдог. Санаж байна. Тийм. За дараач нь тэр манай бас багш нар байна. Харж байна. Манай сургуулийн өдрөөр сууж бас хурд сууж шít. Дараа нь тэр нэг гэрмээ авч тэр нэг юугаа барьцаа авч энэ болохоор нийслэлийн хэрэггүй болчиход ингээд шантаа аваад ингээд сууж ийм ингээд зураг. Энэ дандаа бүгд юуны зураг байна уу? Тэгвэл энэ хурлын чинь нарийн бичих ч юм уу эсвэл хурлын нэг тогтсон тийм асуудыг шийдэх хүн тэмдэглэлээ бичиж сууж ирэх болно шүү. Ойлгосноо. Тэгвэл тэр хурмаар хуваалцсан. За одоо би танаас нэг асуулт гэсэн юм байна. За танаа ингэж бүхэн асуулт байна. Баа тийм ээ. За ингээд нөгөө нэг хуваалц ихэд болно. Дараа хоёлаа